Жон Рональд Рүүлтүүлхэн зөвхөлөг бичсэн Сэрар Стивен Кингийн зөвхий улхаараас ч өгч болж чаддгийг тамд очиж Түрбаатарын гэсэн жижиг Зүртбаатарын хоёрын зөвхөн зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт Тавтай морил. Ганагийн сүгийн сонсогч та бүхэндээ зохиолч Ууган Баярын Dark Books цувралын мөс номноос илгэм жигүүлгийг бүрэн ихээр нь нийт 6 хэсэг болгон хүргэж байна. 7 хоног бүрийн пүрэв ням гаригуудад 18 цагаас Ганагийн сүгт орно. Зүртбаатарын Ууган Баярын зохиол илгэмж. Хоёрдугаар хэсэг. Монос галзуу солиотой хүн шиг хідэн хором тасралтгүй хашгирснаа жаахан тайвшрав. Өөрийгөө буруу хараагүй эзхэмэн бодон харсан зүйлээ дахин нэг удаа нэгтлээд андуураагүй гэдгээ ойлгомогцоо хідэн удаа хий өгүүллээ. Тэгээд даруйхан шиг гар утсаа шүүрч аваад 102 руу залгав. Харилцуурын заанаас өөртөө холбогдсон цагдаагийн ажилтанд юу үзэж харснаа хэлж гэрийнхээ хаягийг тэмдэглүүлэн дуудлага өгөв. Дараа нь яхаа мэдэхгүй гар утсаа атхан нааш цааш холхон байснаа тогтож тэсэлгүй гэрээсээ гарлаа. Тийм ээ, тасарсан чих бас хэн нэгний дотор эрэхтнийг дэлгэж тавьсан ширээ рүү ширтээд гэртээ сууна гэдэг тогтож тэсгэд бэрхтээ зүйл байдаг ачи. Монос орцныхаа үүдэнд байх сандал дээр гараа илгэндээ зөрүүлэн суун. Намрын өр орсон 9 дугаар сарын тогтуухан орой. Гадаа хэдийн нар жаргасан ч байрны өмнөх тоглоомын талбай дээр олон хүүхэд буужигнан тоглоно. Заримынх нь эцэг эхчүүд ойролцоо сандал дээр суугаад хүүхдээ ажиглангаа утсаа ширтэн. Тэд бүгд л өөр өөрсдийнхөө ертөнцид уусан живээд хавь орыг анзаарч сөхөөлг. Монос хэдий олон хүнийг ширтэн суугаач хачин их ганцаардлыг мэдэрхэн тэр. Тийм ээ, хүнээр дүүрэн хэрнээ ганцаардхаа хөрвөл авралгүй дэлхий аж. Орчим минутын дараа цагдаагийн алга машин орцных нь харалдаа ирж зогсоход Монос сууж байсан сандал дээрээсээ өндийлөө. Насны хувьд ойролцоо болов гэмээр өндөр нам 2 цагдаа бууж ирэв. Ашгүй та нарыг хүлээж ялаа. Бүр эвгүүцэд гэртээ сууж чаддгүй. Амрыг ирээ. За яасан бэлээ? Манайд хараа ямар ч нэр хайгүйнийг хилгэмж ирсэн. Тэгээд задлаад үзтэл хүний чихэл байх шиг байх юм. Бас дотор ирэхтэн бөөр байх шиг байна. Юу нэх гэдгийг бүү мэдээ. Хүний чих байсан болохоор магадгүй хүний бөөр биш угаатаа гэж яагаад? Монос цагдаагийн 2 ажилтнанд ийн хилсээр цэглэгаан шатнаас бууж гэрийнхээ хаалганы өмнө ирэв. Тэгээд хаалгаа нээж дотог шормогцоо. Тэр ширээн дээр байгаа хайрцагтай зүйл хэмээн хэлв. Аль тэр вэ? Монос хуруугаараа зан ширээний тавцсан руугаа тогтож харлаа. Тэгснээ таг хөшөж орхихон тэр. Ширээн дээр ном дэвтэр хичээлийн хэрэгслээс өөр юу ч алга. Хөөе юу вэ? Яалтчгүй энд байсанса. Би бүр 2 хайрцгийг хоёулангийн задлаад яг энэ дэлгэт чигээр нь орхисон. Гэрт чи өөр хүн байгаагүй мó? Байгаагүй. Би одоо ганцаараа амьдэрдэг. Ээж маань дөнгөж өнөө өглөөхөн гадагшаа амралтанд явцсан. Өөр хаана гэтээ тавьчаад андуур удгаан болов. Та санах гээд үзтээ. Гүй угаасаа та хоёр харж байгаа үсттэй. Манай энэ барь жижиг. Энэ ширээн дээрээс өөр тавиад байх газар байхгүй. Гэрт нь ирсэн цагдаагийн 2 ажилтан гайхсан байртай харц солилцоод авлаа. Тэд нааш цааш хэдэн минут эргэлдэж арвин цэврийн өрөө шүүгээ савыг нь татаж шалгаад санаа амрав. Сэжигтэй юм юу ч алгадаа бүсгүй минь. Гүй ачима. Энэ ширээн дээр байсан юм аа. Өөр хааныг тийш орчно гэж баймаргүй дээ. Байх ёстой. Хүний чих байсан. Та хоёр сайн шалгаад өгөлдөө. Би чалгачихлаа. Танахыг бүрэн нэгжиж үзлээ. Угаасаа танаа гэр тавилга хэрэгсэлгээдийнхэн бараг байхгүй юм байна. Нэг үдсэн газар хэд дахин үзлээгээд өөрөө чи хилээд байгаа тэр юм гараад ирэхгүй штэ бүсгүй минь.
Хачи юм аа. Хин нэг орж ирээд аваад гарчин гэж баймаар гүйсэн. Таны яриад байгаа тэр илгээмжийг ямар хүн авчирч өгсөн бэ? Сайн мэдэхгүй байна. Шүн дунд хонх дарсан болохоор нь би хаалга тайлж өгөөгүй юм л та. Шахавчараа л харсан. Сарвчтай малгайтай эрэгтэй хүн байх шиг байсан. Тийм. Сарвчтай малгай дээр нь Сокс гэсэн бичиг байсан. Туран хайфтер биетэй залуу хүн. 20-д настай болвол гэмээр тэр хүн хайрцагтайг үүдэнд үлдээгээд явцсан. Би өглөө ажилдаа явахдаа гарч авсан. Ямар байгууллагаас явж байгааг нь мэдсэн үү? Тэрийг асуугаагүй мэн. За ойлголоо. Бид боломжтой ярээр цааш нь лавшруулан шалгана. Танаас асууж тодруулах зүйл гарвал утас руу чин залгана. Ямар ч тач одоо бол өөрөө ч хэлээд байгаа тэр илгээмж хаач байхгүй. Та өөрөө ч гэсэн харж байна штэ сэжигтэй зүйл алга. Үгүй ийм байх учиргүй. Цагдаагийн ажилтан Монсын регистрийн дугаарыг лавлаж барьж явсан таблетэн дээрээ оруулав. Ховийн мэдээлэлтэй танилцсан бололтой. Тэгснэ танд баян хэрэгэлдэг эм бэлтгэл байдгүй гэж асуув. Байхгүй. Хамгийн сүүлд хизээ согтуур болгонданы зүйл хэрэгэлсэн бэ. Би тийм зүйл хэрэгэлдэггүй. Арай та хоёр намайг мансуурчихсан галзуу солиотон гэж бодоод байгаа юм биш үсттэй. Үгүй ээ. Та дуудсан бид ирсэн тэгэл ажиллаа хийж байна. За ямар ч тач ингэж явлаа. Ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдвал бидэнд мэдэгдээрэй. Монос хэлэх үггүй амаа ангасаар хоцорлоо. Цагдаагийн ажилтнуудыг гараад явангууд хаалга түгжиж аваад гэр доторхоо дахин нэг нэгтлав. Өнөөх цаасан хайрцагтай илгээмж хаанч алга. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Шүн дунд хонх дуугарлаа. Монос оглохын үндив. Унтаж чадахгүй тарчилсаар дөнгөжл зүрмэглэж эхэлж байсан юмсан. Цаг харав. Шөнийн 2 цаг 30 минут. Монос хүнжлөөрөө бие орон хан алан суулаа. Арай хийм сонсог байгаа хэмээн өөрөөсөө асуув. Гэтэл түүний энэ бодолд нь хариулах гэсэн мэт хаалганых нь хонх дахин нэг удаа дуугарлаа. Түүгэрч тогтохгүй хаалганых нь цаанаас илгээмж авчирлаа гэх эрэгтэй хүний дуу сонсогдох нь тэр. Монос босхоосоор сонголтгүй болжээ. Одоо бас ямар янзын илгээмж ирж байгаа болоо гэж бодохоос хамаг биеийн зарс хийж 2 хөлөө арай ядан урагшцсан. Тэгээд урагшилсаар ямар тааж хаалгандаа тулж ирээд чихэн нан чигнав. Тэгтэл үүдэнд нь байгаа итгээд өөрийг нь нэвт харж байгаа айтай хаалганыхын цаанаас нүрээ наах шиг болоод шивэнсэн хоолойгоор илгээмж авчирлаа хэмээн хэлхэн дэр. Монос давхин цочиж хоошоо 2 алхам ухарсан ч бие хүчлэн бариад чи хийм бэ би цагтаа дуудлаа шүү хэмээн аль болох ууртай өнгөр хэлэв. Чамд өгөхөөстэй илгээмжийг авчирлаа. Би хэлсэн шүү би яг одоо цагтаа дуудлаа. Монос мөн бидтэй. Тийм ээ гэхдээ надад илгээмж ирэх ёсгүй. За би явлаа. Илгээмжийг үүдэнд ч үлдээлээ. Монос хаалгаар угаачаад шагавчандаа нүдээ тулган харлаа. Өнөөх өчигдөр шөнө ирсэн хүн хаалган дээр нь цаасан хайрцагтай зүйл үлдээчгээд цааш одох нь харагдав. Монос хитэн хорм яхаа мэдэхгүй түгшин байснаа эцэстээ хаалга болгоомжтойхон нээлээ. Орцонд чимээнэргүй. Хаалганых нь хажууд байх цаасан хайрцагтайгээс тооцвол хэн нэгэн итгэхэд ирээд явсан гэмээр ямар ч шинж тэмдэг алга. Монос хайрцагтай руу ширтэн хитэн хорм чимээ чагнаж байснаа илгээмжийг аваад дотог шорон хаалгаа хаан түгжлээ. Өрөөнийхөө гэрлийг асааж хайрцагтай илгээмжийг ширээн дээрээ тавив. Гартаа барьсан гар утсан дээрээ 102 гэсэн дугаар цуглуулав. Гэвч дуудлах хийх ногоон давчлуурыг дарахаа түр хадсанлаа. Юутайч цагдаа дуудахаас өмнө илгээмжийг задалж үзэх хэрэгтэй хэмээн бодсон хэрэг. Монос хитэн хормын дараа хайрцагт ямар янзын зүйл байгааг олж харлаа. Яалтчгүй дотор эрэхтэн тасарсан гарын хуруунууд. Монос хашгирах гэснээ хагас дутуучултгой бие барьж амжаад амаа даран хоошоо ухарлаа. Тэгээд гартаа дагсаар буй гар утсаа нээж цагдаагийн газар руу залгав.
Манус цагдаад дуудлага өгснөөсөө хойш гаруцсан адхан сандал дээрээ суусаар. Тэрээр өөрт нэрсэн илгээмж рүү нүд завчихгүй шахам ширтэн. Энэ зүйл үнэхээр болж байна уу хэмээн өөрөөсөө ахин дахин асууна. Гэвч яалтчгүй л бүх зүйл нүднийх нь өмнө бодитоор оршиж байгаа болохоор үгүйсэхээр хаалга. Ямар тач цагдаа эртэл яг энэ чигтээ сууж байх юм шүү хэмээн өөртөө хэлнэ. Энэ удаад дуудлага өгснөөс хойш 10 минут ч болоогүй байхад хаалганых нь хонх дуугарлаа. Манус шалуухан шиг явж очоод хаалгаа тайлахад өнөөх хэдэн цагийн өмнө ирсэн өндөр нам 2 цагдаа зогсож байна. Манус сандарч адгасан хоолойгоор ашгүй тоо 2 хурдан ирлээ хэмээн ээрж төгдрөн байж хэллээ. Та зүгээр үү? Зүгээр биш аль орооч. За юу болсон гинэ? Хүний уушиг тасарсан уруунууд нэг солиотой амт над руу хүний цогцос тастаж ирэмдэглээд хэсэг хэсгээр нь илгээмж болгож явуулаад байна. Та хоёрт хэлж байсан нөгөө хүргэлтэй ажилтан байсан. За ойлгомжтой. Та тайван байгаарай. Гүнзгий амьсгаа аваад биеэ суул тав. Та ямар ч аюулгүй ойлгов уу? Ойлголоо, баярлалаа. Манус цагдаагийн ажилтны зөвлөснөөр урт амьсгаа аван тайвшрах гэж оролдов. Таны хэлээд байгаа тэр зүйл аав нь. Тэр ширээн дээр Манус ин хэлээд хар цаа ширээний тавцсан руу шилжүүлмэгцээ таг хөшиж орхилоо. Саяхан л дэлгэсэн өнөөх илгээмж алга. Монсын байр байдлыг анзаарсан 2 ажилтан хоорондоо харц солилцлоо. Тэгснэ нэг нь "Лавл миний нүдэнд тэм зүйл харагдахгүй байна" гэхэд өнөөх нь үл мэдэг жуумганаад явчихв. Манус юу ч хэлэлгүй хоосон байгаа ширээний тавцанг алгаараа тэмтрэн. Тэгэхэр бүсгүй минь. Бид их чухал албатай хүмүүс. Бид бүгдээ их хотод амьдарч байна. Хаасаагүй хэрэг зөрчил гарсаар байна. Одоо ч гэсэн нэмж дуудлага бүртгэгцээр л байгаа. Олон хүн тусламж хэрэгтэй байгаа ч бид тэр бүгдэд хүрч амжихгүй байх шүү дээ. Та залуу хүн байна. Тэгэхээр та ядаж иргэн хүнийхээ үүргийг ухамсарлаад хуурамч дуудлага өгөхгүй бидний тоглоом тухай хийхгүй байвал зүгээр байна. Би худлаа хэлээгүй. Огтхонч тоглоом тухай хийгээгүй. Бид дөрөв таны дуудлагын дагуу ирээд буцахтаа орц руу орж байгаа хүмүүсийн камерын мэдлэгийг шалгуулсан. Таны хэлж дүрсэлсэн тэр илгээмжийн ажилтан гэхэр хүн байгаагүй. Би юу болоод байгааг ойлгохгүй. Гэхдээ би худлаа яриагүй. За бүсгүй минь. Би танд сайхан сэтгэлийн үднэс нэг зөвлөгөө өгье. Эмчид үзүүл ойлгов уу? Мэргэжлийн эмчид ханд. Мэдрэлээ шалгуул. Би мэдрэл муутай хүн биш. Бид энэ тантай марах гэж ирээгүй. Бидэн таних шиг юм хоосон дуудлага болгонтой зууралдаад байх цаг байхгүй. Би мэдрэл муутай хүн биш. Бид таныг мэдрэл муутай хоон гэж хэлээгүй. Зүгээр л мэргэжлийн эмчид хандаа гэж зөвлөж байна. Мэдрэлийн эмчид хандах нь ичмээр зүйл биш шүү дээ. Манус юу ч хамаагүй хашгирмаар байсан ч бие барьж амжлаа. Тэгэд зүгээр л амаа чимээгээд таг гүлрөөд суучхав. Удалгүй 2 цагдаа гэрээс нь гарч хаалга хаагдахтай зэрэгцэн тэрээр тэсгэл алдрав гэлтэй зүрхрэн уйллаа. Манус шүн цурам хийлгүй байсаар өглөөтөө золголоо. Ээжтэйгээ холбогдох гэж ахин дахин оролдоод бүтсэнгүй. Болоод өнгөрсөн зүйлд дүгнэлт хийх гээд чадсангүй. Яалтчгүй лээ цаасан хайрцагтай илгээмжүүдийг задлж үтсэн. Тэндээс чухмал санаанд багтамгүй ёрын зүйлс гарч ирсэн. Гэтэл тэр бүгд яг л ид шид илбж ятгах шиг хаашаа ч юм бэ алга болчихсон. Бас ээж нь энэ бүхэнтэй зэрэгцээд гадаадын аль нэг улс руу явж хаад одоо болтол ямар ч хэл чимээ өгөхгүй байна. 22 нас хүртэлх энэ амьдралынхын жилүүдэд өмнө нь нэг ч удаа ийм зүйл болж байгаагүйсэн. Манус энэ бүхнийг эхнээс нь ахин дахин эргэцүүлэгч айдас төгшөр нэмэгдгээс өөрөөр байдал дээрцсэнгүй. Тэрээр нойргүй хонсон улаануудаа эргэлдүүлсээр гадуур хувцас өмслөө. Ямар ингээд ажиллаа таслаад өдөржингөө хоосон ширээний тавцан руу гүлрөөд суултай нь биш. Ажил дээр очиж нааш цааш хөдөлж хүн хартаа ярилцуул айдас дарагдаад байгаа сэтгэлээ арай дээрдэж магадгүй хэмээн саналаа. Ингээд Манус хэд ихнийг алдаж асгаад байх зүйлгүй ч гэсэн шинэхэн байрныхаа хаалгыг гаднаас нь дөгжээд орцноос гарлаа. Тэгэж бахта тэрээр тийм нэг иймэрхүү байдлаар ямар нэгэн сатаарах зүйл хийхгүй бол галзуурч мэдхээр нөхцөл байдал үүсэж байна. Нөгөө цагтаг ажилтны хэлснэр чинь эхнээсээ галзуу сүлээтэй амтан болчих юм билүү хэмээн бодоод амжив. Тэгснээ өөрийн ирэхгүй зог тусав.
Арай би үнэхээр өөрөө ч мэдлгүйгээр галзуурчааг байгаа та хэмээн өөрөөсөө сэмхэн гих чинь асуугаад амжлаа. Олон жилийн өмнө хүүхэд байхад нь зарим хүмүүс ээжийг нь сэтгцэн өвчтөе хүүхэн хэмээн өвөр зуураа шивнэн ярилцдаг байсныг Монос эргэн сансан хэрэг. Тэр үед Монос дөнгөж 6-7 настай айл байсан болов. Ээж нь нэг хэсэг хинтээ ээж үгсэлэхгүй бүр Моностой хүртэл ярихаас цааргалдаг байсансан. Гэвч ээжийнхэн тэр үеийн хямрал тэгтлээ удаан үргэлжлээгүй юм. Ээж нь магадгүй Моносын төлөө өөрийнхөө сэтгэлийн докторгүй байдлыг ялан дийлж сэтгэл зүйчэд хандаж чадсан. Сэтгэл зүйч гэх хүнтэй уулзаад ирэхээр ээжийнх нь байр байдал илэрхий дээрддэг болсон. Сэтгэл зүйчтэй ярилцсан тэдгэр өдрүүддээ шөнөдөл болтол тэмдэглэл хөтөлж суудаг зуршилтай болсонсон. Монос ээжээсээ юу хичээд байгаа тухайг асууж байсан. Ээж нь тэр үед эмчийн даалгавар байгаамаа өхөн минь гэж хариулж байсан санагдана. Удалгүй ээж нь сэтгэл зүйч рүү явхан цөөрч амьдрал нь хэвийн горимдоо шилжиж энэ бүхэн аяндаа мартагдсан билээ. Монос ажил руугаа зүглэн алхаж явахдаа өнгөрсөн амьдралынхаа тэр нэгэн үеийн тухай эргэн бодсоор магадгүй тэр үед ээж үнэхэр хүмүүсийн хэлдэг байсан шигээр сэтгцэн өвчтэй байсан болов. Монос өөрөөсөө ин асуусан ч түүндээ хариулт олж чадсангүй алхсаар ажлынхаа газрын үүдэн дэрлээ. Тэрээр энэ өдөр ажил дээр ирсэн хамгийн ихний ажилтан болжээ. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.